За. Манай ээж нь бүр ингээд ойрдуу тавиад яваал тэгэл түргэн дуудаар нэг эмнэлэгт нэг 6-7 хоног хэвтэйл тэгээд буцаагаад гарчдаг. Тэгээд гараал бас нэг хэд хоноо дахиж ордуу тавиад яваал ингээд ерөөсөө юу нүлж байгаа мэддэг. Ерөөсөө ингэж өвдөөд тэгээд эмчнэр болохоор нойр болчиххаа гэж онш тавьсан байгаа. Тэгтээ бас нэг юу нойр болчиххаа гэж бас хотоодны хеликобактертэй гэсэн юм билий. Тэгээд өөр хэдэн эмнэлгээр аягүй олон сар явсан. Тэгээд сүүлдээ энэ нэг зөвгийн жилийн мэдлэг гэдэг ингээд нэг зөвгийн бүтээгдэхүүн байдаг гэд энд нэг офис нэг улсууд ингээд зааж өгöd. Тэгээд эндээс манай ээж одоо эднэрийг авч хэрэглээд одоо юу ойрдуу тавих ерөөсөө өвчнгүй болцсон. Тэгээд идэж хоолой чөлөөтэй иддэг. Ингээд аягүй сайхан болцсон. Тэгээд минийх бас ойрын хоног бас ингээд өвдөд байгаа байхгүй. Тэгээд одоо ээж дээр минь аягүй сайн үр дүнгээ өгсөн. Одоо манай ээж 2 дахь курс сууж байгаа. Тийм ээ. Тэгэхээр зэрэг курс эмчилгээнийхээ 2 дахьыг эхэлсэн байгаа. Тэгэхээр зэрэг би бас ээжгээ дуурайгаад бас энэс ингээд авч хэрэглэж үзтээ билүү. Одоо миний бас энд ингээд өвдөж байгаа юм чи бас яг адилхан л өвдөж байгаа. Хэдэн хоног хэрэгэлсэн байж? Тэгээд манай ээж чи энэс чинь эхлээд хэд хоног хэрэгэлсэн мэдэхгүй лавл ингээд энэ бүгдийн нэг удаагийн хэрэглээ авсан. Одоо нэг сард 15 юм уу хэд юм бэ? Тэгээд тэрийг дууссан. Тэрийг ерөөсөө хэрэглээд 2 хоногт нь үр дүн нь гарч ирсэн байгаа. Нэг өвчин гайгүй болоод тэгээд ийж хоол идэж чаддгүйсэн хүн чинь бантагаас өөр юм идэж чаддгүйсэн чи одоо тэр үедээ чөлөөтэй ингээд идэлгэж чад гэсэн нэрнэ жоохон айгаад. Гэхдээ сая ингээд нэг хэрэглээг ингээ хэрэглээд дуусгаад дахиад 2 дугаараа ороход өвшөө бүр цоо ирүүл болцсон байгаа байхгүй. Тэгээ одоо дахиад одоо 2 дахь удаага ууж байгаа. Одоо дахиад ингээ бороо ууж 45 хоног ууж ингээ нэг курс болт юм. Тэгэхээр одоо бараг идэгцээ. Одоо нөгөө бэхжүүлэх шатн дээр явж гэнэ гэж одоо яриагаар бид нар тэгж ойлгож байгаа. Тийм ээ одоо өвчин бол гайгүй. Ээж нь хэдтэй хүн бэ? Манай ээж одоо 80. Тийм. Та өөрөө бас тэгэхээр зэрэг би одоо бас ээжигээ дуурайгаад бас намайг энийг авч хэрэглэгээд байгаа байхгүй. Чи наад сарай зүсмэс чинь тэгээд хотоодондоо хеликобактертэй гэсэн ерөөсөө ингээд энэс авч хэрэглэгээ. Тэгээд энэс би аваад ингээд өнөөдөр ингээд хоёр тосон хамт тусаа. Курсын талнах юм уу та? Тийм ингээд энэ хэрэглээг аваад ингээд бүр нүрэл мөрлөлтөй аваад. Би нэг удаа нэг зөвхөн хортоо тосын нөгөө хөлөө гэмтэй чи түрхэж үзчихсэн. Үнэхээр сайн. Тэгээд миний хөл бол бүрэн сайн идэгсэн. Тэгээд энэ уудаг ийм юмнууд байдгийг би мэддгүй байсан байна. Тэгээд одоо мэдэж авлаа. Тэгээд манай хан ч гэсэн одоо болохгүй тэр янз бүрийн одоо эм чин нэг талдаа сайн боловч нөгөө талдаа муу байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг эко юм бас ийм юм хэрэглэжээ бол бас зүгээр юм уу? Тэгээд би бас өөрөө манай ээж надаас санал тавьсан ш. Би бас энэ бас Монголынхаа улсуудад бас тийм энийг бас хэрэглэх зүгээр юм уу? Би одоо өөрөө ямарчлалаас хэрэглээд ингээд байх гарцсан байж байна да. За баярлалаа.